Хоромын төргий. За тэгээ шинэ засгийн газарт бас амжилт хүсье. Цаг хугацаа явж байна. Тэр нэг хоёр асуулт байгаа. За энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг ийм одоо хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийг батлахад арчсан нам, хүн нам одоо хамтарч одоо баталсан ийм хөтөлбөр. За засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр шаашаа үргэлжлээд явах юм байна. Гэхдээ бүтцэд өөрчлөлт орсон. Тэгэхээр иргэний зориг ногоо нам за үндэсний хөвсөл орохгүй гэдгийг мэдэгдэж байгаа юм шиг байна. За иргэний зориг ногоо нам энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ер нь хэрхэн ямар байр суурь баримталж ажиллах юм бэ гэдгийг нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь одоо 2024 оны сонгуульд бид бүхэн энэ баялагын сангийн асуудлыг л ярьж орсон. Үнэхээр Монголын ард түмэн бас нэг энэ баялагтай эзэн болчих юм байна гэсэн юм одоо горилгоор энэ сонгуулийн үр дүн гарсан гэдэгт бол би итгэлтэй байдаг. Одоо ч энийг ард иргэд ярьдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо Монгол улсын ерөнхийлөгч бол одоо байр суурьаа илэрхийлсэн билээ. Сая бас шинээр томилогдож байгаа сайд нарт энэ баялагын сангийн асуудал дээр олигтойхон шиг ажиллаарай гэж ингэж бас үүрэг даалгавар өгсөн гэж би сая бас ойлголоо. Оюун эрдэнэ ерөнхий сайдын хувьд бол энэ ажлыг бас эхлүүлэх гэж бас нэлээдгүй ноцолдсон, ихч дайсантай болсон баг. За Зандан шатар дарга ерөнхий сайд томилогдохдоо үргэлжлүүлж ажиллана гэдэг ийм зүйлийг бас хэлсэн. Тэгэхээр энэ дээр бол би энэ эвслийн засгийн газар энэ иргэний зориг ногоо баялагын сан дээр ямар байр суурьтай байгаа юм бэ гэдгийг нь бас тодруулъя гэж ингэж бас бодож байгаа. Нөгөө талдаа ер нь одоо энэ баялагын сан ярихаар бүгдээрээ л дэмжин л гэдэг болсон байна. Бодтой үр дүн гаргамаар байна. Тэгээ баялагын сангийн асуудал ярихаар нэг 2-3 одоо орд ярьж хэрэлддэг. Тэвгээрээ энэ одоо том асуудлыг ингэж нэг саармагжуулдаг. Тэгэхээр миний хувьд бол их хурлын дарагт хандаж юу хэлэх гэж байна вэ? Ерөнхий сайдад юу хэлэх гэж байна вэ гэвэл энэ баялагын сангийн асуудал буюу энэ Монголын стратегийн 16 орд, түүний цаана байгаа 30 хэдэн ордыг баялагын сан руугаа авчрах энэ үйл явцыг улсын хурал дээр одоо сардаа юм уу, улиралдаа байдаг юм уу? Ерөнхий сайдын цаг дээр бас танилцуулга хийж байгаа ч. Үнэхээр яг энэ ажил явж байгаа мó, явахгүй байгаа мó гэдгийг бас ингэж нэг танилцуулдаг байгаад үүгээрээ ард иргэд энэ баялагтай бид нар эзэн болж чадах эсхийг бас дүгнээ явдаг баймаар байна гэж би бол ингэж харж байгаа. Манай ард иргэд ч гэсэн энийг ингэж бас шаардж байгаа. Гэдгийг би бас хэлэх гэж байна. Тэгэхээр энэ нөгөө засгийн газрын хууль дүрм янз янзын дэгийн хууль мөлн дээр болж гэнэ үгүй юу? Энэ дээр ерөнхийдөө ямархуу байр суурьтай байх вэ? 1 минут авч дарах. Тэгээ яг хөө ингээд бид нар ингээд нэг цаг үеийн асуудал яриад тэгэл одоо ийм юм руугаа анхаарлаа хандуулад идэг. Ард иргэдийн амьдралд үнэхээр нэг чанарын өөрчлөлт оруулах юм бол энэ одоо баялагын сан шүү дээ. Өнөөдөр бид нар татвар ярьж гэн, нийгмийн даатгал ярьж гэн. Эн чинь бол маш бага. Зүгээр нэг өдрийн хоолнд нь нэг жоохон нэмэр болох төдийл юм байхгүй юу? Гэтэл ард иргэд 2028 онд бид нар баялагтай эзэн болцсон байна гэж ингэж бодож 2024 оны сонгуульд орсон байхгүй. Тэгэхээр бид нар асуудлыг цаг үеийнхээ асуудлыг ярихаасаа гадна ард түмний гол хүлээгээд байгаа энэ баялагын сангийн асуудлыг би улсын хурал дээр тогтмол цагт ярьдаг, хэлдэг, тайлгандаг байгаасай гэж ингэж бас бодож байгаа гэдгээ бас хэлье. Тэгээ би энэ бүтцэд шинээр орж ирж байгаа иргэний зориг ногоо нам энэ баялагын сан дээр энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ямар байр суурьтай байд юм бэ гэдгийг бас би нэг тодруулъя гэж ингэж бас бодсон юм аа. Баярлалаа. За, нэм асрын учрал гişүү. Хариулт өгье. За, хамтарсан засгийн газрын 3 намын хамтарсан засгийн газрын гэрээг бас ажлын хэсгийг анхалж бий боловсруулахад бас оролцсон. Тэгээ тухайн үед за одоо Наранбаяр сайд, за Алтан гэрэл сайд гээд бид энэ холбооны бүгд найрамд Герман улсын энэ хамтарсан засгийн газрын гэрээний туршлагыг бол бас судалж энэ гэрээг боловсруулсан. Тухайн үед гэрээг боловсруулахдаа бол энэ хамтарсан засгийн газрыг бүрдүүлсэн Аржсан намын 2024 оны улсын их хурлын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн үндэсний баялагын сантай холбоотой эрх зүйн одоо орчныг бүрдүүлэх зорилтуудаас бас тусгасан. Гэхдээ онцгойлон энэ эдийн засгийн эрх хэрэгжүүлөө энэ хувийн эрх зүйн шинжилгээ хийх, энэ даатгал, хөрөнгийн зах зээл, энэ төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй байх энэ үндсэн зорилго зарчмуудыг тухайн үед энэ хамтарсан засгийн газрын гэрээнд тусгасан. За мөн хүн намын болвол энэ эрчим хүчний реформын зорилтуудыг боловсролын салбарын одоо шинжилүүдийг
бас энэ хамтарсан засгийн газрын гэрээнд тусгасан. Тэгэхээр энэ удаа засгийн газар бол мөн одоо хүн нам за иргэний зориг ногоо намтаа бас хамтарч байгуулагдж байгаа учраас тухайн үеийн одоо бас энэ хамтарсан засгийн газрын гэрээнд тусгасан зорилго зорилтууд нэгэнт их хурлаас батлагдсан бодлогын баримт бичиг учраас бол хэрэгжээд явах нь бол ойлгомжтой. Тухайн үед хамтарсан засгийн газрын гэрээг боловсруулж яхад би яг өөрийнхөө нэр дээр иргэний зориг ногоо намын дарга Батбаатар даргад бас энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр саналаа илгээе гэдэг үсэлтийг явуулж яхад иргэний зориг ногоо намын одоо 24 оны их хурлын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдийнхаа бас жишг болгох заалтуудыг одоо тусгаач гэдэг саналыг Батбаатар дарга бол илгээж ирсэн. Үүнд бол Баялагын сангийн энэ хууль эрх зүйн орчны хэрэгжилт бол тусч ирсэн. Тэгэхээр улс төрийн намууд бол бүгдээрээ үндэсний Баялагын сангийн хуулийг хэрэгжүүлье гэдэг дээр бол зорилго бол нэг байгаа гэж бид нар ойлгож байна. За цаашдаа бол энэ үндэсний Баялагын сангийн хуулийн дагуу энэ 34%-ийг тэр борлуулалтаас нь шууд амнаад авах уу эсвэл одоо за бүтээгдэхүүнээр орлуулах уу гэдэг юм уу бүтээгдэхүүн ахаар орлуулах уу гэдэг юм уу энэ хилцээр бол явах нь бол ойлгомжтой. Тэгэхээр цаашдаа бол за эдийн засгийн хөгжлийн сайдын хуваарч гэсэн би энэ Баялагын сангийнхаа хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг бол үргэлжлүүлээд хилцээр хийгээд явна гэсэн ийм бол бодолтой байгаа. Тэгэхээр ерөнхий сайдын зүгээс ч гэсэн ийм одоо бас үүрэг даалгаврыг өгсөн. Тэгэхээр зандан шатаар ерөнхий сайдын хувьд бол бас анх томилогдохдоо манай засгийн газрын хамгийн том мега төсөл бол хүний хөгжил байна гэдгийг бол зарласан. Тэгэхдээ хүний хөгжил рүү чиглэсэн одоо бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд биднэрт бол эдийн засгаа тэлэх шаардлагатай. Тэгэхээр бид нар бол одоо эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай. Экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнд юу хэрэгцээтэй вэ гэвэл Баялагын сан хэлэлцээрүүд хийгдэх ёстой. Тэгэхээр Баялагын сангийн хэлэлцээр үргэлжлэн тэр стратегийн ордод хамарж байгаа одоо орд газруудыг нэмэгдүүлэх тогтоолыг их хурлд барина. Одоо стратегийн ордод хамарж байгаа одоо энэ стратегийн ордуудыг эзэмшиж байгаа хувийн хвшилтэй ширээний ард суун зүгээр одоо хилцээ гэдгийг бол бид нар зүгээр нэг юм хэрүүл маргаан гэж ойлгохгүй due diligence-ийн санхүүгийн нотлох баримтууд баримт шинжилгээнд дээр тулгуурлана. Ингээд хож гэсэн зарчим дээр хилцээрүүд үргэлжилнэ. Үүний үр дүнд Баялагын сан бид Эрдэнэ засгийн газрын үед ийм Монгол дээр харагдаж байгаа энэ мөнгөн дүнг нэмэгдүүлэхийн төлөө бид нэр та бүхний баталсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана л гэдгийг хэлье. За цагаан хүү эдэр өтгч шүүн тодруулж суй. За би Батбаатар даргаас бас асууж байгаа. Улс төрийн нам засагт хамтарч байна. Хоёрдугаар энэ их хурл дээр ер нь энэ нэг явцын ярьж ямаар байгаа маа. Одоо зөвхөн байнгын хорон дээр биш. За эсвэл байнгын хорон дээрээ ч гэсэн болж байна. Эсвэл нэг хэн нэгэн бэт гарч ирэл ингэн тэгнгээл ингээл маш сүртэй юм яриад идэг. Тэгээ хилцэл маань ямар шатанд явж байгаа яг одоо яаж байгаа ойлголцож байгаа юм уу ойлголцохгүй байгаа юм уу энэ тал дээрээ бид нэр ингээд ард иргэдтэй бас нээлттэй байх юма байлгамаар юм шиг надад бас санагдаад байгаа. Тэгэхгүй ингээд нэг Баялагын сан ярихаар хийнэ явна дэмжнэ гэд ингээд байгаад баймиргүй байна гэж. Тэгээ энэ бол бас ард иргэдээс гарч байгаа хүсэлт. Өнөөдрийн ард иргэдийн ярьж байгаа энэ цалин нэмд, тэтгэр нэм энэ бүх шаардлагуудын эцсийн дүндээ хүрэх одоо гол зорилт одоо амжилт нь бол энэ Баялагын санал байна гэж ойрын хэдэн жилдээ бол би энийг л ингэж харж байгаа. Тийм учраас шахаж шаардаж одоо бас ажиллана гэдэг зориуд протокол бас тэмдэглүүлье гэж үг хэлж байгаа. Тэгээ Батбаатар дарга хариулт өгсөн. Тий, эдэр өтгч шүүний асууж байгаа. Одоо энэ Баялагын сан бол нэгэнт хууль батлагдсан. Одоо аль нэг намын Баялагын сан гэдэг эсвэл аль нэг засгийн газрын Баялагын сан гэдэг ойлголт бол байхгүй. Харин улсын их хурлын зүгээс Баялагын санг доктортой байлгах үүднээс Монгол банкар дамжуулж ерөнхий хяналтаа тавьж чаддаг болох нь бол хууль эрх зүйн орчны жоохон өөрчлөлтийг хийгээд баталгаатай болох нь зөв байх гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой улс төрийн намуудын өдөр тутмын улс төрийн үйл ажиллагаатай холбоотойгоор Баялагын сангийн одоо орлого зарлага яригдаад байдаг нь бол цаашдаа цохимжгүй. Тэгэхээр Баялагын сан маш доктортой ажиллах нөхцөл боломж гэдэг бол улсын их хурлынхаа хяналтанд Монгол банкараа дамжиж удирдлага хангагдаж явж их нь бол зарчмын асуудал болох байгаа гэж ингэж харж байгаа. Энэ чиглэлээр бас засгийн газраас бас анхаарал хандуулах болов уу гэж бодож байна. За Батбаатар гүшүү хариулт өгье. За эдэр өтгч шүүний асуултанд хариулъя.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуультай холбогдуулаад иргэний зориг ногоо намын байр суурийг асуусан учраас иргэний зориг ногоо намын байр суурийг илэрхийлье. Иргэний зориг ногоо нам бол тэртээ 1999-нд арчилсан хувьсгал шударга ёс гажуудсан тэр цаг мөчөд төрөн гарсан улс төрийн намаа мөн ногоо нам нэгдэж иргэний зориг ногоо нам болсон. Байгаль орчин ногоо хөгжил гэдэг нэгэн багантай шударга ёс хүний эрхийн төлөөх нөгөө багантай ийм хоёр багантай улс төрийн өвчин. Тийм учраас бид нар монголчуудын иргэдийнхаа эрх хэрэгчлөө тэр талд нь байдгаа. Авилгатаа тэмцэх анхны хуулийг За гүйцэж хариулъя. Авилгатаа тэмцэх анхны хуулийг санаачилж байсан. Хатрын 3 дугаар аяныг эхлүүлж байсан. Гадаад бодлогын хувьд улс орон төлөөлж засгийн газарт оролцож байсан ийм улс төрийн. Бидний 2024 оны мөрийн хөтөлбөр түрүүн учрал сайдын хэлдгээр засгийн газрын мөрийн хөтөлбөр тодорхой хэмжээгээр туссан. Түүн дотор засгийн газар иргэдтэйгээ ашигын төлөө өрсөлдөж болохгүй. Ашигын төлөөх засгийн газрын аж ахуй нэгж байж болохгүй гэдэг заалт хүртэл байна. Баялгаасаа Монголын иргэд бүгд хүртэж эзэн байх ёстой. Хэрэн засгийн газрын үйл ажиллагаа бол энэ 3.5 сая монголчуудын төлөө их хурлч гэсэн энэ монголчуудаа ядуурлагүй амьдруулахын төлөө чиглэх ёстой. Иргэний зориг ногоо намын үзэл баримтлал байр суурь энэ дээр оршиж төвлөж байдаг. За ерөнхий сайд нэмж хариулт өгье. За цагаан хүүгийн Эдэрбат гишүүний асуултанд тодруулж хариулъя. Тэгэхээр үндэсний баялагын сангийн тухай хуулийг улсын их хурлаар 2024 онд баталсан. Энэ хуулиар стратеги орд газрууд орлого төвдрүүлэгч этгээд ногдол ашиг амнаад ашигт малтмалын дэс ашигласны төлбөрийн хүйсрэг тодорхой заасан. Энэ хүрээндээ яриа хэлцээр л явуулах шаардлагатай. Хоёрдугаар хамгийн гол нь ил тод байдлыг хуульчлаа заасан төс үндэсний баялагын сангийн ил тод байдал тайлагнал гэдэг бүрэлдэхүүн үсгтэй нь хууль дотор. Үүгээр нь төсвийн салшгүй нэг хэсэг байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн салшгүй. Төсвийн гүйцэтгэлтэй хамт аудит хийгддэг, улсын хурал танилцуулагддаг ийм сан тусгай зорилтын сан гэж явдаг. Төрөлжсөн сан гэж явдаг. Тийм учраас энэ угаасаа улсын хурлын хяналтанд байдаг энэ хагас бүтэн жилээр тайланг нь нэгдсэн төсвийн тайлантай хамт ирүүлдэг, үүнд нь аудит хийгддэг ийм хяналт байдаг. Энэ дээр харин одоо яагаад энэ дээр харин За ерөнхий сайд гүйцэж хариулъя. за энийг бол ингээд бодиттой хэрэгжүүлж баялагын сангийн тогтвортой байдлын тэр заалтуудыг бодиттой хэрэгжүүлэх шаардлага байгаа. За Монгол банкнд бол төрийн сангийн дансанд байршиж тэр нөгөө зүгээр ирээдүйн санд тэр хүүгүү хөвтөдөөс учраас бодлогын хүүгийн доод хэмжээнээс дэш орлоготой байхаар валютаар хадгалж яхаар бас мөнгөө өржүүлж яхаар суугаад овон дээр бол засгийн газар хяналт тавих улсын их хурл тайлгнаж яхаар Монгол банк бол засгийн газартыг гэрээ байгуулсны үндсэн дээр хоригдлын сангийн мөнгө хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс баггүй хуваар хүү тооцохоор заасан хуульчид аянгаа Швейцарын банкны хүүгээр гадаад валютаар одоо хадгалаад 1.2 тэрбум доллар орчим үрлэсэх чиглэлээр бол ажиллаж ер нь хоригдлын сангийн нас байршуулсан мөнгийг иргэн бүр дээр нэ гэдэг энэ хуулийн заалтуудыг харин хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Энийг их хурлд бол тайлагнаад төсвийн нэгсэн гүйцэтгэл тайлагнахтай хамт тайлагнаад явах учиртай. Энэ чинь хуулиараа маргааш нөгөөдөр тайлагнах хэрэгтэй. За Нанцтай Наранбатар гишүүн асуулт асууя.